Олон улсын стриминг үйлчилгээгээр дэлхийд тэргүүлэгч Netflix-ийн Physical 100 reality show Physical Asia нэртэйгээр 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Улс орнуудын иргэдийн бие бэлтрийн уламжлалыг өөр түвшинд харуулах зорилготой энэ reality show-нд Монгол улсаа төлөөлөө оролцох тамирчдаа хурд хүч авахалж самбаанд тулгуурлан улсын арслан Орхонбаяр нарын 6 тамирчин сонгосон тухайга төслийн зохион байгуулагчид онцоллоо. 278 гаруй сая дагагчтай Netflix платформ дээр Монгол залуусын оролцож байгаа Physical Asia шоу нэвтрүүлэг цацагдаж дэлхийн нийтийг шуугуулan бахархал төрүүлсэн. Тэгвэл энэ шоунд өмнө нь бүгд найрамдах Солонгос улсын тамирчид оролцож спортын төрлүүд дээр хурд хүчээ сордог байсан. Энэ удаад Монгол тэргүүтээ Азийн 8 орныг хамруулан цар хүргээ тэлснээрээ онцлогтой болж байна. За Монголыг одоо 8 улсын нэгээр сонгох болсон шалтгаан нь бол мэдээж Монгол ингээд ярихаар гадаадын улсуудад бол ийм нүүдэлчин соёлтой ард түмэн шиг санагддаг тий. Тэгсэн хэрнээ одоо ингээд яг улсад нь очиод үзэхээр аягүй өндөр хөгжилтэй байдаг. За үндэсний бөхөөрөө барилддаг, шагаар ба хэмжлэм аягүй олон гой онцлогуудтай өвөрмөц улс учраас сонгогдсон баг гэж бодож байгаа. За манай Монголын багийн хувьд онцлог нөх юм бол нөгөө манай монголчууд ч ер нэг юм ямар ч юм ирсэн нэг юм монголчилдаг гэдэг шиг те хөрсөндөө болгодог гэсчлэг ер нь тийм дасан цогцох байдал дээр аягүй сайн байдаг учраас ямар ч даалгавар ирсэн ямар ч биеийн хүчний сорилтууд ирсэн ер нь бол манай тактикуд бол одоо бусад орны тамирчтай харьцуулах юм бол аягүй өөр тактиктай. Тэмцээний оролцогчид спортын төрөл болон биеийн хүч төсвөр төвчээрээ сорж өрсөлддөг. Иймд Монгол улсаа төлөөлөн оролцох тамирчдаар улсын арслан Орхонбаяр, олон улсын хэмжээний мастер Адиа Сүрэн, холимог тулаанч Инх Оргил, сагсчин Дүлгөөн, олон улсын хэмжээний мастер Ханд Сүрэн, Монгол улсын гавьяач жүжигчин Лав Очрнаар өрсөлдөж байна. Оролцогчдыг сонгоход бас одоо цаанаасаа бас байсан л та тийм ээ, нэг хүчтэй хүн байна, нэг хурдан хүн байна. Одоо нэг уян хатан хүн байна, нэг төсвөр төвчээрийн хүн байна ч гэдэм үү тийм ээ. Яг энэ одоо үндсэн шалгууруудыг үндэслээд бид нар яг энэ одоо категорид нь тийм ээ хамрагдсан хүмүүсийг санал болгоод тэгээд тэр дундаасаа одоо хүмүүс маань сонгогдсон байгаа. Монголын одоо тамирчид ч гэсэн яг дэлхийн хэмжээний тамирчидтэй энэ тэнцвэрээс өрсөлдөж чаддсан байна гэдгийг үзүүлэхөөс одоо маш олон давуу талуудтай ийм нэвтрүүлэг болж байна да. Манай улсын тамирчдын хувьд энэ шоунд оролцсноороо улсынхаа өв соёлыг дэлхийд таниулан сурталчлах, цаашлаад аялал жуулчлалд эерэг нөлөө үзүүлэх юм. Тухайн шоуны эхний анги 10 дугаар сарын 28-ны өдөр буюу өчигдрөөс аль биесээр цацагдаж эхэллээ.